Та хэтэрхий яруу байх ёсгүй. Мэдээж яагаад би Кришнаг олж харахгүй байгаа юм бэ? Яагаад би Кришнаг олж харахгүй байгаа юм бэ хэмээж байгаа чинь сайн хэлэлтэй. Гэхдээ бид тийм их яруу байх ёсгүй. Бид боловсрч гүйцэх цаг мөчийг хүлээх ёстой. Үүнтэй холбоотой жишээ гэвэл эмэгтэй хүн ерөнхийдөө хүүхэдтэй болохыг хүсэж байдаг. Тэрээр дөнгөж гэрлэмэгцээ. Яг одоо л би хүүхэдтэй болмоор байна хэмээн бодох аваас энэ нь боломжгүй юм аа. Та хүлээх хэрэгтэй. Та гэрэлсэн, эр нөхөртэй болсон, тиймээс хүүхэдтэй болох. Тохиол ёстой. Энэ бол болтгоо. Үүн шиг хэрвээ та өөрийгөө Кришна хомсдын мөнгөд хэрэгт автуулж байгаа учраас үүнийг бат итгэл гэж нэрлэдэг. Би Кришна хомсдын мөнгөд хэрэгт автаж байгаа юм чинь би Кришнаг харах чадвартай байх ёстой. Нүүр нүрээ харж Кришнаг харж чадах ёстой. Би ингэж чаддаг байх ёстой хэмээн бодож болно. Гэвч урам хугарах хэрэггүй. Кришна хомсдын үйл хэрэгээ үргэлжлүүл. Та Кришнаг харах цаг ирэх болно. Яг л күнтийг харж байсан шиг нүүр нүрээ харж. Үүнд эргэлзэх зүйл үгүй юм аа.